2016 онд Рио 2016 нэртэйгээр Бразилийн нийслэл хотод зохион байгуулагдах Олимпийн наадмын бамбар хүрэлцэн ирж үүний хүрээнд спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. 2016 онд Рио 2016 нэртэйгээр Бразилийн нийслэл хотод зохион байгуулагдах Олимпийн наадмын бамбар Монгол Улсын дархан хилээс Дорнын отрядаас гаргаа эхлэн энэ удаад Хөвсгөл аймагт Хилийн цэргийн тэг 257 дугаар анги дээр хүрэлцэн ирж 20 орчим хоногийн үйл ажиллагааг зохион байгуулагдахаар болсон бол энэ удаад бүх нийтийн 3000 м-ийн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийтдээ Хөвсгөл аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулагдсан юм а. Тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. За мөн одоо волейбол, сакс, хөнгөн атлетикуудын тэмцээн ааха зохион байгуулагдаж явагдана. Ингээд одоо энэ 2016 Олимпийн бамбар аялал хугацаанд нийт спортод дэмжигч тамирчид, байгууллагууд та бүхнийг манай энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Олимпийн тухайд бол одоо манай Монголоос бол одоо 1964 оноос Олимпиад оролцож ирсэн түүхтэй. Тэгээд одоогоор манай Монголын тамирчид Олимпиас 2 алт 9 мөнгө 13 хүрэл нийт 24 медаль авсан ийм сайхан амжилттай явж байгаамаа. Нэг бамбар манай Хөвсгөл аймагт аялаад ингээд тэмцээн уралдаан зохион, хоёр дахь бамбар маань дархан хойд одоо Хилийн 10 заставуудаар аялж бас энд томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаамаа. За бид нар 30-нд энэ бамбарыг одоо Булган аймгийн застав түргэж өгнө. Бас Хөвсгөл далай дээр очиж бид нар олийнхоо бамбар асах энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар бас ингэж төлөвлөн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээг Хилийн цэргийн тэг 257 дугаар анги биеийн тамир спортын газар Сидней Олимпийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд мөн энэхүү арга хэмжээний хүрээнд гар бөмбөг, сагсан бөмбөг Олимпийн сэдвээр ааха тэмцээнийг зохион байгуулсан юм а.